Нэг. За микрофон байна. За өнөөдөр мөн solo leveling манга хичээд авах юм аа webtoon манхава за юу ч байсан ямар ч байсан уншин solo level. Хаа өчигдөр гарч ирсэн хаалганы тухайд бидэнд тэрхийг нөх хэцүү гэсэн. Холбооны хэмжилтээр нэлээд өндөр гарсан. Эс зэрэглийн хаалга юм уу үгүй. Гэхдээ хамгийн өндөр хэмжээний А зэрэглийн хаалга гэсэн. Ядаргаа юм аа бид болгоомжтой байхгүй бүгд үхэж биднэ. Энэ эс зэрэглэлийнх байсан бол бид хайж болно. Гэхдээ Э зэрэглэлийнх болохоор улмал эдрээтэй болж байна. Шилдэг 5 бүлгмийн нэг байж Э зэрэглийн хаалга зөвлөж чадахгүй гэсэн цуурхал тарах болно. Асуудал нь энгийн хүмүүс нэг зэрэглэлийн хаалганууд бүгд ижилхэн гэж боддогтол байна. Хэрвээ бид энэ хаалгыг орхивол алдар бүлгмийн залуус энийг авах болно. Бид урд хашаанда гарч ирсэн хаалгыг тэр муу Мадам Вук далдан гэх гээд байна уу? Зүгээр л хэлсэн юм аахаа. Та болон шатлаараа манай бүлгмийн зэрэглэлийн ангууч тус том бүлгмүүтэй ижил ганц эс зэрэглэл байна. Тийм ганцхан дутуу байхад маш том ялгаа гарч байна. Бид өөр бүлгэмтэй хамт орж болно. Хэрвээ бид өөрсдөө цэвэрлж чадах хэсгийг мэдэхгүй байгаа болохоор хамтрыг ивэл бус бүлгмүүд авилыг мэдрээд хойш суухгүй гэж юу? Хэрвээ бүхэл бүлгмийг оруулах хэцүү бол ганц хүн ямар вэ? Жин Ярим Э зэрэглэлийн ангууч. Хамгийн хэцүү нь Э зэрэглэлийн хаалга руу орж байхад ганц хүн тус болох юм. Яаж тус болох юм? Та хин гэдгийг мэдж байгаа үсттэй. Тийм ээ. Чи Сунжуу ангууч шиг хэлжээ. Өөр бүлгэмтэй хамтрах нэр төр талтай харин түүнтэй хамтарч ажиллавал нэртэй болж мэднэ. Дээрээс нь бидний энэ дайралтыг аюулгүйгээр дуусгах магадлал ихсэн. Сунжуу ангууч сүүлийн үед юу хийж байна? Тэр зам дээр гарч ирсэн хаалгыг цэвэрснээс хойш ямар нэгэн мэдээ алга байна. Би түүнтэй холбоо барих мэдээллийг олох байхаа. Үгүй ээ уцаад алдгий. Ийм чухал асуудлыг уцаараа шийднэ гэж бодоо юу? Түүн дээр очицгоё. Ажийн бүлгэн гэвэл ямар байна? Гайхалтайхаа наадгарч нь бүлгмээ нэрлэе. Ганцаар жилсэн тоглолт биш л юу ч яах вэ? Тэгвэл бүлгмийн нэр шийдэгдлээ. Одоо өөр нэг гişүү олоход үлдэх шүү. Өчигдөр чаа янгууч яасан бэ? Чаа янгууч болохгүй хаа тэр миний хүссэн хүн биш. Тэр эс зэрэглэлийнх залуухан амжилттай яваа үзэсгэлэнтэй чаа янгуучаас илүү хүн байгаа гэж юу? Хаа та ямар төрлийн хүмүүсэд байгаа юм? Ангуучийн үнэлэхтэй бүлгмийн ажилд огт сонирхол. Би итгэл дахар хүн хэрэгтэй. Хэдүүн толгойд орж ирж байна. Хин бэ? Ахаа чаа ангууч биш үсттэй. Сайн уу би бол Бүлэгбаатрууд бүлгмийн мастер Пак Чэнсо. Тэрийг хардаа чи бичиж байна уу? Хөөх хинчинхэн гэж юу? Энэ хаалга ягаад ийм том байгаа юм бэ? Хаалганы хэмжээ болон зэрэгэл банк тохироод байдгүй гэсэн чинь хаалганаас их хэмжээний маана гарч байна. Гэсэн энийг эс зэрэгэл гэсэн юм уу? Үгүй энэ эс зэрэглэлийн хэмжээс багтаж байгаа. Энэ бол бусаанд гарч ирсэн хамгийн том хаалга. Бусаа Жухитэй уулзч шийддэг юм билүү? Чи мэдээ уншсан баг. Гэхдээ холбоо биднийг оруулахгүй байгаа. Бидний эс зэрэглэлийн ангуучгүй болохоор бидэнд итгэхэд хэцүү байна гэсэн. Тиймээс хэрвээ чи бидэнтэй нэгдвэл бид энэ арилтыг хийж чадна. Тэр над гарын үсгээ өгөх болов. Чи сайн өхөн төлбөр авах болно. Эс зэрэглэлийн ангууч техниктэй ашигын 20% авдаг. Гэхдээ би чамд 20% өгье. 50-50-аар нь хуваая. Юу? Намайг нэг хүн биш бүлгэн гэж үзвэл би та нартай хамтрая. Бид дөнгөж ажийн бүлгмийг байгуулад байна. 40-60 гэвэл яаж байна? Би Бүлэгбаатрууд бүлгэмтэй тохиролцох гээгүй. Энэ залуу хуурны энгийн биш юм. Болж байна тэгвэл чи босс мангасны учрыг олох уу? Ойлголоо. Хаалга гарч ирээ бараг 7 хонж байгаа. Тиймээс бид маргааш дайралтаа эхлэх хэрэгтэй. Манай машинаар хамтдаа явцгаая. Үгүй маргааш уулзъя. Над өнөө орой хийх ажил байна.
Ямар тааш би оройтхгүй. Хүмүүс түүний сүүдэр сая хөдөлсөн үү? Түүний сүүдэр сая хөдөлсөн үү? Юу тай чи өөр дуугаад байгаа юм уу? Хинбэ? Өшөөгөрөө уцаар ярих хэрэгтэй байна мэдээж. Сунж юу вэ? Миний хүү ээж та утас авсан юм уу? Тийм ээ би чиний хоолойг сонсмоо санагдаад утсаа аваад шууд залгаж байна. Би ажилтан саад болоогүй өстэй үгүй дээ ээж байж. Өстой нэг би юу хүлээж байсан юм болоо. Ээж өнөөрөө хамт тоол идцгээе. За сайхан сонсогдож байна. Дараагийн өдөр Гонгэнзи бусан. Өчтөр түүнийг аваад ирдэг байжээ. Тэр хоцрохгүй үсттэй. Новш гэж 5 минутын дараа эхэллээ. Цаг агаар муу байна. Чинаа шүхрээ авч явсан байгаа. Би явах хэрэгтэй. Сүдэр солих. Энд чинь үнгүй хөтөлмөр юм биш үү? Харин тийм ээ. Зургийн багшаагаад бид нэр ажлаа хийлгээд байна. Бид хэр олон баримл авч очих ёстой үлээ 6 бүлэг байгаа болохоор 6 байхаа. Нэг нэгээр нь зөвөл 2 явах нэ. Тэгвэл чи 4-ийг аваа явчих. Тоостой байна. Энэ газрыг сүлд хизээ цэвэрлсэн юм болоо. Энэ үлрэлт лав энэ газрыг ашиглаагүй байхаа. Юу? Тэр хаалга биш үү? Юунд байгаад байгаа юм хаалттай хаалганууд ямар ч аюулгүй зөвхөн ангуучд л орж чадна харин юу ч гарч ирж чадахгүй. Хаалга нээлтэх гэж 7 хоног болно. Энэ нөрөө бүхэл үлрэл ашиглаагүй гэв үстэй. Энийг одоо л олж байна. Хагарах. Жунсок бацах шахах туслаараагүй. Өөх үрээ. Нэлэг аваа ичлаа. Жунсок Тэд бол баглаасаа ядсан ангуучд. Хэдий тэд ухаалаг биш ч гэсэн мөрхөө хаан хийх тал дээр хүмүүсээс авилуу. Ангуучд мах болон цусны үнэрт маш их тогтолдог үнэрлэх. Гэхдээ тэд бол ердөө л дурчуулууд. Тиймээс тэд хүслээ дарж даалгавартаа илүү анхаарсан. Энэ ангуучд харанхууд 1-7 хоног нуугдсан. Тэд ангаа айж эхлэхээс өмнө тэдний 6 дахь мэдрэхүй тэдэнд анхааруулсан. Энэ газар ангаар дүүрэн байна. Тэр дээрч бас байна. Энэ барилга цайж биш эдрэтэ юм. Энэ барилга цайж шиг эдрэтэ юм. Би эхлээд анхийн. Чи ах дүүсээ дууд. Энэ цайзд байгаа бүх хүнийг хидаад өөрсдийн бэхлэлтийг барих болно. Тэгээд бид жинкнээсээ ангаа эхэлнэ. Эхлээд энэ газрыг бүрэн цэвэрлэе. Би чамд энийг авсан баярлалаа. Юу? Бодитоор бүрч том юм аа. Цуглуулалтын баг, нөгөө талд уурхайн баг. Тэгээд арилтын баг, 13 зэрэглэл болон 20 бие зэрэглэл. Тэд ийм олон зэрэглэлийн ангууч тийм аргагүй л хамгийн олон зэрэглэлтэй бүлэг мөн дөө. Чажирлын дарилт гайхалтай байсан шүү. Яаж тэр их цэргүүдийг дууддаг юм бэ үгүй. Тэд ер нь дуудсан цэргүүд мөн үү? Энэ сүнжөө та өнөөдрийн дарилтыг ахална үсттэй. Хөөе. Та нар яагаас сун ангуучийг эвгүй байдалд оруулаад байгаа юм бэ? Намайг Жон Ерим гэдэг. Би бол Хүлэг Баатрууд үлгэмний дарилтын багийн үндсэн ангаагч. Дарилтын удирдагч болон үндсэн ангаагч хамт байх хэрэгтэй үсттэй. Чи тайлбарлаж өгөөг юм уу? Нөгөө би тайлбарлаад өгье. Пак Чонсоо би энэ дарилтыг удирдах болно. Ахаад та бүлгмийн мастра. Ахаад та юу бүлгмийн мастра. Гэхдээ бидний Сунжова ангууч байна. Энэ арай л Сунжова ангууч бидний арыг хааж биднийг аюулгүй байдлыг хангах болно. Бид бусдаар хамгаалуулахар сул дорой гэж юу? Хүлэг Баатрууд бүлгмийн шилдэг гişүүд танд ийм сул дорой харагдаж байна уу? Энэ Сунжова. Тийм эцтэй ахагч нараа. Шинкава. Манай гişүүд нэлийн зөрөгтэй байгааз жоохон бүтүүлэг байж болгоч бидний дотоод дур амьсгал ихэнхдээ ийм л байдаг юм. Энэ тэдний өөртөө ихтэй байгааг л харуулж байгаа хэрэг. Бид явах хэрэгтэй. Цаг боллоо. Дайралт эхэлж байна. За ангуучтай холбооны яаралтай тусламжийн төв байна. Энэ ангуучтай холбоо юу тийм ээ? Мөн байна. Энэ дүүлэх
Яг одоо манай сургуульд гадаа мангасууд байна. Данжин задарсан гэж юу? Чи хаанаас залгаж байна? Би нойлд нуугдж байна. Би найзтайгаа хамт байсан юм. Гэтэл манай найз наа чихэр бол мангас байна. Чамтай ойрхон байна уу? Үгүй мэдгүй. Би их олон орилон сонссон. Би өөхөө. Тайвшраад намайг сонс. Одоо ангууч замдаа гарсан байгаа. Манай ангууч тийжээс сурагчийг орхихгүй. Тиймээс чи тайван байх хэрэгтэй. Ойлгосноо? Нэрээ тэгвэл би амьд гарах уу? Тэр мангасууд тэднийг юу гэдгийг мэдэх үү? Тийм ээ, би мэдэн тэдний зурагтаар харсан. Юу гэдэг үлээ. Тэдний төсөлдөө тэд мангасууд тэд ямар харагдаж байна? Тэд хүн шиг хэлбэртэй, биетэй гэхдээ уйлах. Тэд муухай царайтай, ногоо өнгөтэй. Тэд ногоо арьстай. Энэ нэрээ оркууд. Тэд оркууд уу? Тийм ээ, тэгж байсан орк. Үгүй нанаас хурдан гар. Оркууд үнэрлэж чадна. Авраарай, би үхмээргүй байна. Авраарай. Гуй туслаарай. Манай найзууд дотор байгаа ангууч төчрийг нь олноо хурдан цухтээ. Туслах. Ангийнхаа хагсыг алчглахад зүгээр дээ ахиад зөндөө үлдсэн. Бид тэдний гарцыг хаасан ахиад дэше гарцгаая. Тэгээд тэдний бүгдийг нь ална. Тачигнах. Босс энэ чидийн нэрхтээ хүн байна. Тэрийг эхлээд ал. Ха.